Эрхэм сонсогчдоо UBM радио 89.3 олуулаа нэвтрүүлэг ийхүү энэ цаг хугацаанд эрхэм сонсогч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Маш гоё сэдвийн талаар ярих гэж байгаад энэ сэдвийн талаар бол ярихад одоо та бүхний сэтгэл зүрх одоо өөрийн ирэхгүй догдлоно гэдгийг бас хэлхэн зүйтэй баг. Ямар ч тач радиогийн эфир дээр Дэги маань байна. Дэги орой минь дүргий. Орой минь. За мөн манай хөтлөгч Зорго маань байна. Орой минь. Орой минь. За манай хөтлөгч Болроо байна. Болроо орой минь. Орой минь. Нэг энэ за өнөөдөр бол одоо штэ микро гэдэг автобус байсан. За энэ микро автобусны талаар болж исэн хөгжилтэй тэнд болж исэн тэрнтэй холбоотой сэтгэл зүрхэндтэй ойрхон байдаг тэр хөгжилтэй сайхан зүйлийн талаар хамтдаа ярилцсан. Харин манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамгийн одоо хүндтэй хүн бол манай хөтлөгч Болроо манайгаа одоо энэ одоо микроны талаар бол одоо мастер магистрийн зэрэг докторант хүртэл хамгаалсан одоо чиг супер кол бол ирээ суудсан байж байна. Тэ? Кая. Нөө. Анхны гараагаа микроноос игэлсэн. Анхныхаа ажлын гарааг микроноос игэлсэн. Гэтэ түүний хүмүүс эмгтэй гэж хардагч тэр эрэгтэй хоолгоор ярьдаг гэсэн. За, юу болдог байсан манайхан ер нь ямар юм тохиолдог байсан. Тэр нэг зарлага яасан гэдэг байлээ. Ямар яг ярдгийн даван дээр ингээд зарлж гарч яаж ярих юм? Зүгээр ярина штэ. За манай эрхэм сонсогч нарт маань бас 800-859 гэдэг дугаар нээлттэй байгаа. Олуулаа нэвтрүүлэг гэдэг бол одоо олуулаа олон талаас нь ярина. Тийм ээ? Офтороо. Би зүгээр яг зүгээр энэ ташрын бас ингээд бодоод байгаа байхгүй юу? Тухайн үеийн микроны босс ах нар тий? Тухайн үеийн микро ч одоо бас л монголчуудынхаа нөгөө юм одоо аж амьдралыг залгуулдаг байлаа. Дээрээс нь оройтод ажиллаад хараад явж байгаа хүний гэрт нь хүргээд өчтдөг байлаа. Сайхан шиг ярих юм бол гудамд нь буулгаад өчтдөг, өксөөд буулгаад өчтдөг байлаа. Үнэн мэт. Үнэн. Тэгснийхээ тулд нэг 500 цаас зарим нэг нь хөөхөн октод тааралдад үнгүй буулгаад өгчин яа. Гэхдээ бас нэг зүйл байгаа шүү дээ. Бензин колонгоор ороод явангуутай нэг юм дизель түл шавнтай. Дандаа нэг тэ тааруулаад хийгээд яваад байдаг. Яг шараасангууд хийгээд яваад байдаг. Тэгээ нэг юм Улаанбаатар хот тухайн үед айхтар төгжрөл байгаа бас яг хаа тэгтээс нэлээ сүүлдэргүү төгжрэлтэй болсон шүү дээ. Хулгаан замыг бүгдээрээ мэдэн тэ. Гамбах нарыг зогсох гамбах нар бас үнэн төрүүлдэг байлаа шүү дээ. Тэ үнэн үтэ. За тэгээд манай Болроо яриа. Яасан? За Болроо яриа. За Болроо гэдэг хүн чинь таа шүү дээ. Таал бидэнд бүх мэдээлэл бүх гоё зүйлсүүдийг хэлж ярьж өгнө шүү дээ. Тийм шүү дээ. За ер нь амьдралын гараагаа яаж тавив? Яагаад тэр микроны салбарыг сонгов гэдэг. Сонгов. Нэг за микроны салбарыг сонгосон маань тэр тахгүй. Аавч хоёр маань болохоор яг микрт байсан хгүй юу? За тэгээд микрт аав маань машин бариад ээж маань кондуктор одоо когийн хийдэг байлаа. За. Тэгээд 9602 гэдэг нэг сайхан микротой байсан ногоонктой. Тэгээд тэр машин маань ер нь бол тэгэл оо манайхны бүгднгийн нэг сургууль төгсгсөн байд юм буянтай микро машин. Гайхалтай. Тухайн микрочд ер нь бол саятангууд байсан юм шүү дээ. Тийм шүү дээ. 4 үнийг их сургууль төгсгсөн гэдэг чинь мундаг байгаа зү. Тийм. За тэгээд би ч нь бол ер нь бол 10 жилдээ ер нь баян л байлаа. Огт өсөж үтсэнгээ. Өсөж үтсэнгээ. Аргагүй л баян Болроо гэж шүү. Сая л би угаасаа багасаа баян Болроо гэсэн юм. Харин тий. Йой. Даанч ингээ аль дээр орж ирэнгүүтээ тий ингээд мөнгө ингээ шилжүүлэх гэсэн чи миний офшор руу явуулчих. Зүгээр л офшор данстай нэг их хажууд байдаг гэсэн. Нэг юм одоо зүгээр ингээ бодлоо манай Болроог шүү дээ зүгээр та бодцоо ингээд бусад банкад ордон шүү дээ. Банкны ингээд юм логонууд үзтээ. Бүх логонууд дээр данстай наацсан яа. Өөс яалч нэг юм те нэг юм бүр тийм цаанаас нэг юм төгөргийн базалт хийцэн багт байгаа. Бараг аль дансыг явах вэ? Тэгэж ингээд нөө нэг ийм үг өгдөн шүү дээ. Баян үнийг ааваа гэсэн чи яадаг. Би Болроог ээжээ гэсэн чи яадаг. Амар ахтай. За их хүн сонсч тэгээд за микронд юу болдог вэ? За яа хавар явдаг вэ? Аль чиглэл явдаг вэ? За би ч нь болохоор ёо цэнхэр нарангийн гол чиглэлд явдаг байсан. Манай ээж аав ирчин. За тэгээ манай ээж аав ч хоёлоо онд тээвэрчин. Тийм. За тэр үедээ бол тэгэл өстө жинхэнэ микроны боссууд ч манай аав ээж хоёр исэн юм шүү. Гоё тий. Тухайн үедээ авдаг байсан.
Тийм тухайн үедээ бол өстой нэр молцуулдаг гэсэн. За тэрнээс яагаад гараагаа эхэлсэн бэ гэвэл ээж хоёртаа амралтын өдөр гарах гээд аа. Би чинь хөлсний жолооч аваад аа. Би кондукторын ээж хоёр өнөөдөр амарчих. Аа. Тэгэл тэр үед ээж хоёрт орлого гэж орой 20,000 төгрөг авчирж игээ. Аа. Бусд нь минийх шүү. Тэгж явдаг байлаа. Эхлээд яах вэ нөгөө нэг жоохон ер нь бол орилж марлал ингээ явна гэхээр жоохон ичэн штэ тэр чи өсвөр насны хүн байсан юм. 10 жил байхтаа гэсэн тийм 10 жил байхтаа 8 дугаар ангиас гэх юм уу? Ер нь бол бүр жоохон байсан биш. Жоохон байж жоохон байсан шугал хөдлөсөн. Тэр одоо хэдэн гэсэн үг 8 дугаар анги тухайн үед болохоор 10 дугаар анги төгсдөг байсан. Тэгэхээр 8 дугаар анги гэдэг чинь бас хурган тухайн үед том хүүхдэл байсан байна да тий. Хурган гэдэг үү чи? Манай нэг зөв шүү. Өөдөөс харж байгаа яд байлцдаг шүү. Хурган гинэ. Тэр үед хурган баян биш мөр зөндөө баян байсан шүү. За тэгээд явлаа. Одоо гоё болдог шүү дээ. Гоё боллоо тийм. За тэгээ нөгөө өсвөр насны хүүхдийн чинь кондуктор хийж байгаа учраас нөгөө ингээд маск зүүн, сарвштай малгай өмснө. Тэгээ ойрлж эхэлнэ. Гэсэн чинь нэг 10 жилийн маань математикийн багш ороод ирдээ. Тэгээ намайг танихгүй л гэдэг гэж таад голыгч мөнгө өгөрөө гэдэг. Тэгээд мөнгөний авчаад хариултын өгчөө идсэн чи яаж яхад багш амар зэвүүн. Тэр үедээ өгчөөд буусныхаа алтаа сайн байна уу болруулдгаа гэж. Яа би мөнгөний аваад хариултын өгцөн хүү эцдэр ирсэн хүү яах вэ? Би ад нөлт юм байгаа зү. Тэг хариултын өгцөн. Оо багш. Болтой гэж болохгүйсэн. Тий авцсан гэж яа. Мөнгө цагаан гэж бас өгөхгүй. Нэг давсан буцаахгүй. Тий дээр тэр чинь 3 4 буудал явцсны дараа ахгүй юу тэр чинь ёо. Тэгэл өстой ёо гэл тэгэл өстой нэр анхудаа за кондуктор юу хийхэ болд юм уу? Тэгэж бодчихлаа. Жохон мөнгөтэй болоод тэрнгүүт арай жохон том автобус руу орох гэнэ. Автобусны кондуктор нь илүү байна. Урагшааж байгаа шагаад өгөрөө. Энтэнд одорч гээд гоё холхиж явна. Тэгэхгүй бол одоо ингээ тухайн үед шүү дээ нөгөө автобусны микроны кондуктор нар чи ингээд тааз нэр гівдээд явдаг байх. Харин тэгдэг гэж хэлсэн шүү дээ. Тийм шүү дээ. Өөрийнхөө суудал дээр 3 суулгач. Тэгээд хойноосоо тэр хойдын 4 нийлүүлээ явуулчираа. Тэ хаха хариултаа авчиж буух олоогүй үстэй гэж гой гой бол уулын тэр хойно чинь 3 хүн суух хэвээр ш. Тэгэхэд микро ч дөрвөлдөг. Өө бүр тавлж ийсэн юм чи би. За тийм. Микроны 5 хүн суулгадаг байсан юм уу? Багтдаг байсан юм арай. За голд бол хэдэн хүн суулгадаг байсан юм? Микроны нугсанд бас 5 хүн багтаад. Нугсанд бол би бол дөрвийг л суулгадаг байсан байгаа. Нугсанд за байж би бодъё заяо. 1 2 3 за ингээд за нэг 4 бол 5 болоо 5-ыг хийжсэн байт юм бах та. 5-ыг багтаад юм аа. За түр сонсогчдоос асуучих зүгээр 859. Тэгээ микроны боссууд маань байвал те радиог сонсоод явж магадгүй дурсам сидэрчиж болно шүү дээ. Тэгэл зарлагаа яаж явдаг гэсэн бөмбөр 4 зам зуйл 100-аар байсан сүлдө 200 300 500 уснаа за шүний нэмэгдэл авсан 2000 байсан. Сэрний 1000 төгрөг болоод тэгээд 2000 болсон да. За 88-2 залгаж байна. Сайн байна уу? Танд орой минь дүргий. Сайн байна уу? Орой минь. За өнөөдөр микроны талаар ярьж байна. Энэ одоо микроныхоо одоо салбартаа бас магистр докторант хамгаалсан манай хөтлөгч болоо байж байна. Харин тийм байна. Дорсон сэтрээд ихтэй 2004 он 3 он бодогдоод. Нарынгийн гол тэгэр дэлгүүр гэж яриад байна. Бодроо хөтлөгч. Тэгэхээр юу вэ гэхээр нарынгийн гол би өөрөө бас нарынгийн гол биш байсан байхгүй тэр үед. За. Тэгэр дэлгүүрээс эцнээсээ өөрөө санаж байгаа. Нарийн гол сүүл дэшнээ зам тавьсан. Тэгэр дэлгүүрээс бид андуу 400 бөмбөр яа 100-аар гэж явдаг байсан. Одоогийн тэгэр дэлгүүрээс бүр андуу төрөх 100 төгрөг явдаг байсан гэж бодохоор бас найз зүйл байгаа. Тэгээ одоо бодроогийн дурсан сэтэрч байгаа байхгүй. Яа бүр ихтэй зарч байсан юм аа. Өөрөөр тийм байсан байхгүй. Тэгээ толгой тийцээр ирээд бид 400 бөмбөр яа 100-аар явдаг. Яг тийм байлаа та. Тэгээд аагүй дурсан сэтэрч хүүхд байсныг хэлэхгүй тэр үед бол тэгээд салин мөнгөтэй гэхээсээ илүүтэй зүгээр одоо бодоход эргээ бодоход яг л ингээ Монголын тухайн үеийн нийгмийн амьдралын нэг хэсгийг ер нь нугалж ирсэн тийм гайхамшигтай унаа юм аа. Тий, үнэхээр үнэн. Тийм, Монголын ерөнхийдөө тийм
Яг зайлууд ингээд биднээс яг ингээд цагдаа нар маш их торгоно одоо ингээд одоогоор харьцуулах том дэргийн жолоочнууд их торгодог байсан. Гэхдээ Монголын мянган хүмүүсийн амьдралыг ер нь өөрчилсөн бас амьдралд нь хэрэгтэй байсан юм унаа. Тэгээ ийм унааг үл энэ буян заяатай нэг хүлгээ бол бид нар одоо бас муулж болохгүй сайшрах хэрэгтэй. Тэгээд хэлэхэд микро маддгаа. Яа, яста. Би зүгээр тайд зүгээр нэг өвсөлцүүлч зүгээр тайд явж явах төштэй зүгээр энэ дом бол зүгээр газар лааж исэн мэт. Тэгээд та бүхэн сайн ярьж бид дээр суудаг өсөй тавлж ирсэг бол их санахгүй. Яг үнэнгээл болроо гэдэг үнэн нугсандаа 4 үнэт их заяад өөрөө тэгээд гаргаад суудаг байлаа. Би бас өндрөө бүх Өдөр салхибалыг харагдах хамаа байхгүй ерөөсөө хамгийн гол юм авах. Тий. Гайхалтай тэр байлаа. Тэгэхээр микроны кондукторыг бас хамгийн хүчээр ажил бас одоогор бодоход тооцож болохыг санах юм. Гайхалтай үлгээр үл авч явал бидний дээр бүгд гарах нүүр гарах хамаа байхгүй. Ерөөсөө байхгүй. Яаж чичгэрч болно. Ата дөрөвдөр чадчихсан байвал ерөөсөө тэгэл ёндоо. Тэгээ нэг юм бид үстэй өөрөөдөөс амар гоё дурсан стресс та бүхэндээ баярлалаа. Танай FM хамт олон ажлын өндөр амжилт сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Баярлалаа. За 800 дээр санал асуулга яваад байна. Энэ хойно одоо микроны хойно тавуулаа сууж исэн юм уу? Дөрүүлээс сууж исэн юм уу? Би тавуулж байсан юм аа. Цэц булаалцаад алсаж байгаа байхгүй. Зоргиог ууж тавлж исэн гэж Ягтай жоо хөвгтэйсэн юм шүү. Дүүгээ аваад үрдээс авах юм байхгүй. Чи тэрийг тавлаад авах шүү. Миний үлсэнд авах юм байхгүй. Яг тийм тавдаг байсан. Тавлаад тэгээд 50 байсан юм шүү. Тавдаг үе байсан байлгүй. Би зүгээр явуулж би өөрөө тавдах нь бол сууж исэн юм чи. би чи тавдах байлаа гэж. Яг ингээ хойногийн тавлан заяа. Тэнгүүд нэг хамгийн хойно суудсан хамгийн азгүй заяа. Кармаас мөнгө гаргах боо юм болно шүү. Шахуулна. Тэгэж чад арай гэж мөнгө гаргаад өгөөл тэгээ буцаад хариултаа авчих ингүүд нь буух болоогүй сте. Үгүй ихчээ та мартуулчаа гэх тэнгүүд нь хуцаатаа би мэдчихээн. Би зүгээр ингээ тэр ихчээс айс суудаг гэсэн бохгүй юу. За ихч ойлгохтой уушлаарай гэдэг би уушлах байгаа те. Тэнгүүд нэг микро нэг ийм болж байгаа байхгүй юу. Ингээ би ингээд хойно уцаар ярьж байхгүй юу хамгийн хойно суудсан ингээ. Уцаар яриад дуусаал нөгөөтөө ингээ карванд арай гэж уцаа карванд хийчихэл хажууч ярьсан чи хажуутлаа ихч юу гэж юм. Би бүр гайхав гэж. Тэгээд амьдлын сонссон. Тэнгүүд гайхаж харж иржсэн. Хурд ирээрэй гинэ. Тэр их зүгээр миний хамаатан байдаг надад. Тэр микронд байсан амьдралын сонссон учраас хажуудлаас насаач. Одоогоор бол нөгөө нэг бид нараа нөгөө автобусанд явхаар уцаа оролдонгууд хажуудлаас нөгөө нэг хүн цуг уцыг нь үзээ зогсдог шиг юм биш үү те? Яа нөгөө те ингэ скролл хийсэн чи буцаадаа сая юу байсан бэ? Харин яг тийм л юм биш үү? Тэгээ нөгөө ингэдэг байсан шүү дээ. Яг тэр микронд суугаад явж байгаа чинь те. Нөгөө өөдөөдөөс хараа суудаг шүү дээ. Тэгээ явж байгаа яалч үгээл өөр мөнгөдөр давхарлаа суугаад те. Тэг нэгнийх нь ус доороос биевраад ингээл гатгаал байгаа юм шиг. Бүксээр нь олдоод байгаа ч юм уу маажид байгаа юм шиг. Тэгсэн чинь зүгээр 33 10 дугаар биевратор чийдэг надад. Тэр ой тийч гоё дуухгүй гоё штэ манай 33 10 дуу. Амар штэ биевратор амар тэгэл тэгээ ухаад аваа тэр үгүй уцаах боо юм болдог юм штэ. Жохон цаашаа нашаа. Яа энэ микротэй ч одоо 33 10 бол яалтчгүй холбогддсон байгаа те батар өдөө ха. Тэгээ энэ дуу бас саагжсэн бах те. Яа. Тэштэй. Микроны басуудад бүгдээрэн зориулъя. Ханы материалыг хамж байсан болроотой бас зориулъя. Тэгээ за хүмүүрээс болохоор хар 25 шар цэнхэрдлгүүр гэж байна. Тэр одоо нэг яг тухайн атмосферээр явмаар байгаа байхгүй юу? 5 шар шараад гэдэг шиг. Нэг л хүн дотоо. Микро ч болохоор арай жоохон нэг тийм нюанс өрөлдгөөс байна. Одоо нөө яг миний одоо хамгийн толгойд орж ирж байгаа нэг заяа. Боомер зөө саасаа шараад яв. Яг юм зэрэг. Айлгацдаг. Тэгээ юу гэдэг нь мэддэхгүй шүү дээ. Одоо яг ачлахын компани шиг байхгүй ерөөсөө. Тэгээ микро ч гэдэг ойлгохгүй тэгээд хамаагүй суугаад явна шүү дээ. Харахгүй болчихсон. Яаж хийж байгаа газар буун тэгээд яг тэрнээ яг чиглэлээ. Тэгэл ингээл суунгут юу яд юм шүү те. Ялангуяа өвөл мөвл бол
ингээл цанцсан битүү юу ч харагдахгүй ингээл буудал модл юу ч харагдахгүй тэгээд ингээд хаана буухаач мэдэхгүй. Тийм тэгэл нөгөө нэг ингээд микроных нөгөө нэг цонхог штэ цонхог ингээд жоохон хусараа байж байгаа. Ааха. Юу одоо тэр буудал модл гээд зарлах уу? Тэр буудал дээр буух уу мох уу? Тийм. Танахч бас дараагийн буудал модл. Тийм зарлана. За юун дээр ирчлээ. Одоо бөмбөрөөс ориллоо гэж тэгэхэд дөрвөн зам дээр буух юм байна уу? Хэрэг байхгүй бол чигээрээ явна. Ягаад тэгэхээр бөмбөрөөс дүүргээд авчиж байгаа штэ. Дүүргээд авчиж дахиад хүн суух боломжгүй. Тийм хүн суух боломжгүй. Тэгээд ингээд зарлаад явчихдаг гэсэн. Гэхдээ болроо шиг ингэж зөөлхөн хилдэг байхгүй юу? Буух юм уу? Яах юм? Буун гэдэг ингүүд нь за гэс буугаарай. Хөөе найс огсон шүү. Наан буугаас цаашаа суус ингээл. Ингээ хол буух, ойр буух хүмүүсээ ингээд суулаар нь жигсаач зөө. Тэг хамгийн сүүлд буух хүмүүсийг нь хойшоо бараг хоньно охордож идэг. Тэгвэл наан гэдэг тэгвэл за мектер суу гэж үү. Өөрийн бас сандал мандалтай шүү дээ тэр чинь тийм. Хөөргөн тэр хороп өндөр суугаа яваад байгаа. Тийм өөрийн бас сандал мандал сална те. Тийм сая тэр нэг өөрийн сандал дээр ярьсан чинь нэг би чинь микрог аваад нэг өөрөө жолооч аваа явж байгаа штэ. Тэнгүүд чи яг ингээд нэг яг тэр үед ингээд микроны жолооч ид ингээд жоохон ах нартай явдаг заяа. Тэнгүүд нөгөөдөл чи ингээд микрого бариа явж байхдаа тэгж хэлдэг. Одоо би бөмбөр дээр ч юм уу ингээд дандууд дээр орилж байгаа гот штэ те. Тэр үед жолооч идэг байсан ах нар маань ингэдэг байсан аахгүй юу. За боги гэл гэл тэгэхээр хөөрхөн охин байх юм бол урагшаас суулгаар агааг энэ. Тохойд бас зүгээр явахгүй охин харна. Би ч одоо ингээ орилоо зогсож байгаа штэ. Тэгэл амар гой анинар их юм бол урагшаас охин байна. Нэр урдталтаа суудл байгаа ш тэ. Тий урдаа хоёр хүн суудаг. Урд хоёрыг суулгадаг. Жолоочоос гадна. Ааха. Урд бол яалтчгүй хоёр хүн суудаг. Тэгэл гол руугаа жоохон хүн ихтэй ирэх юм бол голын судал руугаа аваад. Тэгээд тэр чинь микро чи юм байхгүй юу? Урд урдаасаа харна. Тэнгүүтээ урд урдаасаа хардгийн хамгийн хойдлынх нь дахиад нэг суудал байгаа. Тэрний дахиад бүр нөгөө талд нь дахиад нэг ямар ч суудал их юм дээ нэг ачаа цэвэр тавьдаг л хэсэг байгаа байхгүй юу? Тинчэн бас нэг 3 4-өөс болгочих. За. Ер нь суулгаж болох бүхэл боломжтой тийм газар болгонд нь тэгээд нүксүү болгонд л жинхэнэ суулган заяа. Тэр нэг микроны баскет кино үзэж байхад нөгөө нэг бата бүх амар хүмүүсээ чихээл зүгээр аваад яваад хамгийн сүүлд нь өөрөө суух газар ахгүй цонхоо онгоолгож байгаа цонхоороо бөксөө гаргасан. Бараг л тэгж явдаг. Тийм бараг л тэгж явах нь болог. Тэгээд яг тэр тухайн үед ч одоо нөгөө яг микро айгүйх байсан заяо. Тэгээд мэдээж нөгөө баяр өслүүлдэг янз янзын бас ингээд улаан оронгот те гэдэг юм голын хэрэг дагаад мах чинь нисгэд байсан бохоггүй. Тэгээд даварч гол бол ингээд эсвэл бас нэг баяр өслөө амралт өдрүүд болгоод гой харагдаж шүү дээ. Зэрлэг урт микро тэр уртыг нь юу гэдэг вэсэ? Богинохон микро байна. Уртыг нь одоо нэрийг нь сайн мэдэхгүй байна. Юу гэдэг вэ лаа? Тэгээд бас үгүй стана ч өөрөө. Аква биш худлаар чинь. Юу аква? Юу аква ороод ирсэн. Үгүй стана бол basic. Станагаас өөр урт муур үү? Мангар. Микро хагаад тэгсэн мэт яг микро мөртлөө амар жоо урт байдаг шүү дээ. Тийм. Одоо жижигээс автобус шиг тийм байдаг. Яа тэгэл одоо бол тэгээ бодохны зүр би ангаас бодоо сууж ин л та. Тэгээ тэгэхэд бол амар гоё юмсэн зү дандалаглаг супер нөгөө юунууд микронууд гоё ярагддаг шүү дээ. Яа. Ачаа мачаатай нь бол бас язгар харагдана амар гэрэл мэрэл хийцэндээ ахнаар нэг миктэй. Зүтгэрийн хоёр ивэр шиг юм хум ингээд тавьж байвцсан явж байдаг шүү дээ. Тий. Тэгээ дотор нь оронгууд бас амар ирчак марчактай бас нэг ганган гоё цэмгэр жолооч нар бас байсан. Тий шүү дээ. Тэгээ ерөнхийдөө бас ингээд бодож яг микрийн талаар ярил нилээдгүй урт хугацааг бас бид нар зарцуулах гэдэг. Тэгээ нэвтрүүлэг одоогийн байдлаар мессеж орж ирж байна. 88.6 дугаараас урт микрийг нь болохоор уртыг нь монхор урт нь үнэ. Станач нь бол богино монхор богино муур гинэ. За нэг юм яг зөв таны баярлаа 88.6. Ямар сонин нэртэй юм те. Би одоо та хэд нэг сая хүн ярьсан штэ. Тэр ч одоо 2003 4 он маань би дөрөөгүй явж байсан. Дөнгөж төрж мөрцөн. Миний дэвч бүрэлдээ тавьчихсан. Авээс дүрж бодчихсон баг. Огонтой бодох уу яах вэ? Тэгэхээр ингээд надад микроны талаар гэхээр ер нь жоохон харах байгаад байгаа байхгүй. Гэхдээ бас айгүй сонирхолтой. Одоо яг энэ байгаа байдлаараа тухайн үед те микрон одоо ингээд дахиад явдаг бол яг би нэг жоохон майхтаа сууж лээсэн багтаа. Гэтэ яг сайн санахгүй л энэ. Тэгээ одоо би ингээд бас нэг цалдаа амар гоё заяо. Айгүй багталтай байгаа байхгүй. Тухайн үеийн микро барьжсэн жолооч заяо. Кондукторууд ингээд
эргэн тойронд аягүй олон танилтай болсон мэт гэсэн. Тийм шүү дээ. Амар танилтай. Тэгэл уруудаал хининдээ нэгэндээ аваад өгчдөг микрогоор нэг айл нүүлгээд юмын зөөгөөд өгчдөг ингээл өгчдөг. Мэдгүй. Микро ч нь ер нь тэгэл талын юутай л ба машин. Зүгээр ер нь мангар урт амжиргаа гэж бодчихсон. Олон хүний судалтай амжиргаа болоо. Тий болоо. Олон хүний судал. За одоо микротой холбоотой бас хөөрхөн гоё болж исэн тохиолж исэн микрон дотор болж исэн хөгтэй явдлууд байвал манай 800 859 дугаар руу манай радиогийн сонсогч нараас нэрлэхэлгүйгээр орж ирээ сайхан яриад өгөөрэй. Ийм юм болж исэн юм а те. Одоо бас гоё ер нь хөгжилтэй гоё юм юу болж исэн болроо. За надад болохоор нэг одоо тэр нэг цэнхэр дэлгүүрийн шугамд явдаг гэсэн нэг эмгтэй байдаг гэсэн байхгүй юу? Тэгсэн чи тэр эмгтэй тэр үед чинь нэг хаймер гэдэг нэг машин байгаа даа шүү дээ. Тэр чинь байсан. Тэгсэн чи яг ингээд тэр машин нэг өдөр нэг хоолны цагаар ингээд микроч чинь гуанзанд орцсон ингээд ярьж байгаа шүү дээ. Өө нөгөө хаймер тэр хаймер гэж урдуур хойгоор явж байгаа машиныг ёо энэ хаймер гэж. Тэгсэн чи нэг кондуктор маань яг ингээд нэг дөрвөн зам дээр ингээд төвчөрсөн зогсож исэн чи жолооч та тэгсэн. Байж та гэж хэлчихэд хаалгаа онгоолготой гүйж очсон нөгөө нэг хаймер гэдэг байгаа машин нэг хурж үтсэн гэж байгаа байхгүй юу? Тэгчмөдөө буцаж хуржсэн. Та нар худлаа лээрэдсэн шүү дээ. Энд чинь төмрөл юм байна шүү дээ. Чигнээс хаймер машин гэж ойлгосон гэсэн. Энд чинь төмрөл юм байна шүү гэж хэлсэн гэсэн. За 88 Тэг 8-тай дугаараас сонсогч холбогдсон байна авчихгүй. Сайн байна уу? Орой минь дүргий. Сайн байна уу? За микроны талаар ярьж байна. Сон сайхан юу байна? Оо тав. За. Би нэг микро хөвтэй явдлыг ярив. За. Би дандаа дээрээс өглөө мас суугаад 13 дээр бодсон байхгүй. Аха. Тэгээд чинь бүр ингээл бараг 8 сард явж байсан байхгүй. Би тэр тэгэл дандаа тэндээс би дандаа тэр микро суугаад өглөө болгон тэр микронд суугаад 13 дээр бодсон чинь 8 сард ирхэн чи нэг өвлөг юм шар шүүб өмсөд хүүх мөнтэй гэж. Амар хайгаад гэсэн чинь чи тэр бодол дээр тэгээ суудаг те чи тэр бодол дээр буудаг те гэж. Амар хайгаад бүрсэн чи чи юу цоцоо гэж. Тэгээд тэр хүүх мөнтэй гэж би зүгээр ах нь энэ микро 8 9 жил явж байна. Чи яг эндээс ингээд яг чи тэдэн цагт суугаал чи яг 13 дээр тэнд буудаг те. Амар айгаад харсаа эргээд хүмүүс байгаа мó гэж харсан чи ард дүүр хүн байж. Би нэг ерөөсө урд нь суудгууданда хүн ирээд эхлээ суучдаг би тэрэнд ард нь суудаг. Жолооч ч харж үзээгүй дандаа тэгэл ихвч нэг аргашаа хараа суудаг нэг дөрөв сууддаг гэжтэй. Дандаа тэр буруу харж мараал тэгээд суугаал тэгэл өвчтэй. Тэгсэн чи хараа тэр хүн бүр ингээл бүр айгүй хал өдрөө тэр өдөр бүр амар хөлснөөсөө сэвэл ингээл явжсан чинь чи нэг энэ өвл юм шар шүүг үсээд явах хүүхэнтэй. Тэг өөр яалтчгүй тогтооцсон байдаг байхгүй юу? Чи 100 би бүр амар халуусаад байсан. Миний өмсөх шүүбийг хэлээд миний яг буудаг буудлын маань яг суудаг буудлын маань хэлсэн чи би бүр намайг ч юм үрдэж чи харж марж явсан биш үү гэж харсан чи намайг дод арай ахгүй би ч арай залуухан байсан байхгүй юу? Агагийн караш байсан юм шүү. Тий агагийн караш байсан юм шүү нэрээ. Амар айгал бүрсэн нэрээ бүр ингээд англ өөрөө мэдсээр бүр хахал англ гэсэн чинь чи ингээд нэг юм шар шүүб өмсөд тэндээс суугач энд бууд бүх мөнтэй гэж. Тэр амар айжсэн нэг тийм түүх байдаг юм аа. За танд гой дурсан сэтэрж байна уу? Антардаг юм лээ. Бид нар ерөөс ингээд жолооч хардгуу кондуктор нь тэгэл зарлахлаар нь суучдаг. Тий шүү дээ. Тэгээд тий тэгсэн чи жолооч нар нь ингээд энэ хүн одоо яг суун энэ хүн суухгүй гэж мэдгийм юм лээ л дээ. Зүг. Тийм нэг юм болж исэн юм аа. За дурсам сэтэрж байна уу? Харин тий. Яг та нар тэрийг яриадсэн чи бүр яг тэр бодогдоод бүр. Шүүбээ одоо хайж өмсөд нэг тэнд нэг очооч. Очооч. Тэгээд содон нэг шар юм шүүб үнэхээр шүүб өмсдөөс баггүй. Тэр шүүб байхгүй бол болроогоор ахуулаач баян болроогоор. Тийм амар. Яг жолооч нар нөгөө ингэ суудаг хүмүүсээ хаана бууд суудгийг мэдээд байгаа гэвэл шүү дээ. Тэгвэл яхаа мэдгийм юм лээ. Тэгээ бүр амар хасуусаад бүр хөлснөөсөө сэвэ явж исэн чи бүр гинтгэж асуусан чи бүр амар бүр улам хөлс урсаад бүр амар айхчтай бүр англ дахиад асуусан. Сүүлийн нөгөө халаа үснэ хүүт үссэн биш үү? Айгаад хөдөлсөн одоо. За баярлалаа танд. Айгаад бүр эргэж харж мараад чинь энэ хүмүүс ч юу болж гинөө гэд бүр. За нэг тийм юм болсон. За баярлалаа. За
Тэр микроны жолооч нар яад нэг орс суудаг хүмүүсээ мэдээд байгаа юм бэ гэвлээ штэ тий. Хүнээс тоож орлогоо тооцоолж байхгүй юу? Орлогоо тооцоолж байгаа шинж амар муухай тий. Тэгэхээр юу гэсэн үг кондуктортай итгэхгүй бас давхар шалгаад явж байна гэсэн үг. Тийм штэ нөгөө тэр үед чинь нөгөө юу гэх юм. Яг гэр бүлээрээ одоо ингээд манайх болохоор яг ээж кондукторыг нэгээд аав жолоо барьдаг байсан болохоор ер нь бол яг ингээд орлого тий. Тэгээ нөгөө өөр хүмүүс ингээд аваа явдаг болохоор бас. Тэг яг ингээд тухайн үед явж байгаа сүүл рүүгээ айгүй олон залуучууд болцсон тий. Хүүхдүүд айгүй болцсон тий. Тэ юу анх яг хөө маск цаасаа сүүлдээ бүр цаазин штэ тий. Viber яа гэж юу ч болоогүй юм шиг зогсон штэ. Тэгэл урдуур авлаа, хаагуур явлаа гэ тий. Бас ингээл 2 3 хугагдаа өвчдөг гэсэн үед бас байна тий. Тийм би ч юм бол бүр өстө нэрээ. За нөгөө маск малгай хоёроос бол яста салдаггүй л яа тэгэхээр нөгөө яг ид нөгөө төгсөх анги байсан учраас чи бас ичэн штэ сургуулах урдуур хаагуур дандаа ингээл кондукторыг яваад гэж. Тэгээ нөгөө тэгж амхандаа өөрийгөө халгалаад байгаа чи өөртөл хүмүүс таньждаг заяа. Нөгөө анги хүүхдүүд ингээл цасралгаанаар ингээл их ч яах юм баян юм чи биш явж идээд явж байгаа штэ нөгөөд ингээл хажууд төрж ирсэн аа хоолойч амар муухай болж шүү яа зүгээр яд найлдаж байгаа таньцсан юм уу гэл тэгэхээр таньцлгаа тий ингээл ёо яа тэгвэл микрод нэг ийм балан юм болж байгаа байхгүй. Нөө би хорооллын одоо өргөөгөөс тэ. Өргөөгийн тэндээс би нэг микро суухгүй. Суухгүй ч байхгүй. Зөв микрод ингээ хайгаад динжим мөнгө явах гээд микро ингээ хайгаа явжсэн чи. Гин ингээл за динжимээ гаацгүй гэж орилч. Тэр оо ашгүй гэл газ гүйчээс суусан чи би ганцаарах нь. Тэр чи намаас болгоодаа дахиад цааш tagada динжимээ гаацгүй. Яаж байгаа харди үгүй тэгэж хүнээ цуглуулж байгаа байхгүй. Ганцхан гэдэг. Ганцхан бас арга нарийссан тий. Амар нарийн аргатай. Би бүр яарал гүүгэл яна өөргөө сочгоо дээгэл гүгэл очисон суусан чиг ганцаар. За UBM радио 89.3-аас бэлтгэн өргөдөг олуулаа нэвтрүүлгийн бас шинэхэн дугаар эрхэм сонсогч та бүхэнд хүрээд явж байна. За 800 859 дугаар бас нээлттэй байгаа. Дашрамд бол бас би бодоол сууж ин яг ингээ яг уу одоо ингээд тухайн үеийн микроны жолооч нар заяа кондукторууд тухайн үед ингээд байж исэн амьдрал ахуйгаа залгуулж исэн. За тэгээд нөгөө микронууд чи хөмөгдөөл бүгдээрээ байхгүй болсон шүү дээ. Одоо тэр хүмүүсүүд маань бас л гоё сайхан амьдарч байгаа болоо да тий. Бас магадгүй сонсоод одоо асал гоё эсвэл одоо автомашин гоё бариад явж байгаа эсвэл хөдөө гадаа тий гадаа дотоод явцсан олон сайхан хүүхдүүдтэй болцсон гоё дурсамжин сэдрээд ястаа гоё сонсож байгаа болоо гэж бас бодоо сууж байна. Тэгэд микротой холбоотой хөгтэй хөгжилтэй магадгүй зүгээр яг тэнд дурсамж микро дотор бас гоё дурлалцаж явсан тэр залуучууд бисквичүүд яа 850 батараа нээлттэй шүү. Тэр чинь би одоо жоохон байсан болохоор мэдэхгүй л байна. Тэр одоо бодвол болж илсэн байлгүй дээ. Нөгөө залуу яачва цэнхрийн аюунаас хөдөлчлээ. Чадвар алгаад тэгээд явж. Жолооч ах нар маань тэгээд дээсэн юм чи. За хөөхөн октод ирэх юм бол урагшаа суулгаараа. Би ч зөндөө октод суулгасан да. Өчтөр нэг микрийн нэг юм хаалганууд салцдаг байсан дээ. Тийм шүү дээ нэр хаалга. Яг нөгөө хитрхийн хүү оронгууд нүний шаарг ингээ унцдаг байхгүй юу? Салгал. Ээ бас тэгэнгүүт ингээ наанаас нь татчаад дараагийн буудлын дээр очиж зогсчихгоот цаанаас хүн байж байгаа юм бол хаалга цаанаас нь түлхээд өгдөө. Тэгэл танкер хаагдсан заяа. Онгоолгоо явангууд дээгүүр ингээ би санаад байна. Ингээ салж малаад идвэс. Тэгэл хаачаар зүгээр явчихна. Онгоолгоор идэл салж малаад гавцсан салцаа идэр. Ян занзаа гой микрод бас байна штэ. Тийм штэ. Тэгвэл нөөний гэрлэн дөхөө мөхөн дээр чинь зарим ингээ сэтгэлээ жолооч нар гадаас нь түлхээд өгч байна. Оо бүр Гой. Аль хэдийн ингээд хаалга нэг барага онгорхоо явж ихнэ ингээд юу хөдөлгөөнд оролцсон байгаа шүү дээ. Гэж байгаа хүмүүс чинь ингээд өө даа чи ингээд мөс түлхэх шиг. Одоо би зүгээр дээгэж чамд хэлээ заяа. Микро болов шүү дээ. Одооны байгаагаар бол одоо алпард юм да. за тийм үү. Ер нь бол алпард юм да. Яг алпард бол зүгээр сайжруулсан хөлбөр واخгүй те. Жохон том сандалтай л болсон болохоос адилхан шүү дээ зүгээр. Эний заглагаа мотортой болсон болохоор адилхан шүү. Стима гэдэг машин байна да. Тийм муур шиг стима гээл утчих заяа. Мөн хин мөгтөд өрг юм микро мэдгүй хөлт микрофоны ар суулгачихсан өстө нэр барьж чинь тийм үл гэдэг юм ерөөсөө. Би хот хийдэм үү? Тийм үү. Тийм юм байна тийм аа. За баярлалаа хүнд сонсогчдоо UBM радио 89.3 олуулаа нэвтрүүлэг өнөөдөр микроны талаар эрхэм сонсогч та бүхэнтэйгээ сайхан жаргалтай цэнгэлтэй энэхүү нэвтрүүлгийг хүргэлээ. UBM 89.3 гээд ягаан логотой манай пэйж хуудас руу чат бичээрэй. Баярлалаа. Bye bye. Баярлалаа.